Сонсогч та бүхэндээ өвчин мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ нэй бол эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 6 сарын 2-ны даваа гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраачлагчаар хэрэглээ бүр тохирсон зэдлийг Payon-оос Payon цахим зээлийн аппликейшн замун архитай хадгалаад 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайнд дахиад зарлагдсан байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 202 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягалаад өгье. Amiet MJL radio.com руу та мэйлээр цагтлаа илгээж болох нь за мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CSS руу орохоор шууд илгээх гэдэг. Тэрнээрээ дараад бол таны цагтл хамгийн хурднаар хүрээд ирэх юм шүү. Хэрвээ холоос та гараараа цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р гудамж 34-р байрлага 6 дахь хороо Дэлхийн монголчуудын MJL радио хэмээн хаяглаа. Явуулаарай. Нэвтрүүлгийн нөхөд сонсдог сонсогчд маань YouTube-ээс томчуудын шууд ингэж хайхад нэвтрүүлгийн нөхөд сонсоорой. За сонсогчдоо бүгд нь үчи мэндийг хүргэе. Нэвтрүүлгийнхэнд сонсогчдоос ирсэн загтлыг уншиж хүргээд эфирийн шууд хуцааны шууд утсыг нээхэд таны өнөөдөр дуу хоолойг өөрчлөхгүй гэдгээ хэлхэн зов болов. Ингээд ирсэн загтлыг та бүхэнд уншиж хүргэе. Томчуудын шууд нэвтрүүлэгт нэрийг маань нууцлаад өгөөрэй. Сайн байцгаана уу? Та бүхэнд захиа очих өдрийн мэндийг хүргэе. Одоо байгаа амьдралаа яах ёстой вэ? Би одоо 36 настай, 2 охинтой. Одоо ажиллаж байгаа газараа ажиллаад 10 жил болж байна. Нөхөр маань 16 жил хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд салах гэж зөндөө үтсэн. Шалтгаан нь архины асуудалтай 10 жил тэсээд одоо бүр төвчээр алдарч байна. Үлдсэн 5 жил салах гэж оролдож байна. Тэр болгонд уучлаарай гэдэл гуйдаг. Тэгээд л уудаг одоо бол үнэхээр яах учраа болохоо байчаад байна. Энэ хугацаанд миний төвчээр алдарч хайр минь хурч өөр хүнтэй уулздаг болсон л доо. Гэхдээ тэрийгэ хэлээс салчиж чадахгүй л явна. Учир нь тэр хүн бас гэр бүлтэй. Миний хувьд тэр хүн сонголтоо хийчихвэл би зоригтой энэ хүнээс салж чадмаар санагдаад байх юм. Гэхдээ тэр хүн гэр бүлээ өөр хүүхдээ орхиж чадахгүй бас надтай уулзгаа болж чадахгүй яваа. Энэ хүнээс хүнийг яаж хайрладгийг өөртөө хэрхэн хайртай байхыг сурсан. Нөхрөөсөө сална гэд явхаар араас гуйгаад л ирэх юм. Гэр бүлээ бүтэн байлгах гэж өөртөөгөө тэмцэлдэж явна. Надаас үхэж байж л сална гэх юм. Энэ хүнийг би одоо яах ёстой вэ? Гэр бүлээ орхиж чадахгүй, намайг орхиод явж чадахгүй, шийдвэр гаргаад нэг талдаа гаргаж чадахгүй яваа. Энэ хүнийг яах ёстой вэ? Би амьдралаа яах вэ? Химэн нэрээ нутсан нэгэн бүсгүйгээс затлилгээсэн байна. За тэгэхээр нэг гэртээ амьдраад байдаг. Гэхдээ нэг яаж ч болохгүй тийм. Сэтгэл хурцхан тэгсэн хэрнээс салж болдгоо, нийлээд амьдрч болдгоо юм амьдрал одоо бол зөндөө байдаг. Магадгүй тийм амьдралаар та амьдрч байвал нэг талдаа гарч чадсан уу? Нэг бол одоо ч гэсэн яг тийм амьдралаар амьдрсаар л байна уу? Өөр хүнтэй суугаа явчих гэхэр болж өгдөг. Салъя гэхээр салж өгдөг. Нэг гэртээ ороод за ойлоо ингээд учир зүгөө болоод эвтэйхэн амьдрчаа гэхээр эвтэйхэн байж болдгоо. Засарна, өөрчлөгдөн ингээ хүлээгээл юу ч өөрчлөгдсөн юм байхгүй. Нэг юм болсон болоогүй амьдралаар. 40 жил яваад л байдаг тийм ээ. Яг юм амьдралаар амьдарч байгаа. Нэг бол та энийг бас шийдэж чадсан бол эфирийн шууд утсанд холбогдоорой. 77 38 83 77 87 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Тэгэхээр энэ нэг талдаа ганцхан эрэгтэй хүний асуудал биш байдаг. Ирчүүд ч гэсэн тэсээ төвчээд амьдраад идэх тийм ээ. За болчих واخ. Юу гэдгийг хийх хар гэдэг ч юм уу. Эмэгтэй хүн ч гэсэн бас сархиудаг юм тохиолдлууд байдаг. Болчих واخ гэд үр хөвгтөө бодоод амьдраад л байдаг. Гэтэл өөрчлөгдсөн юм юу ч байхгүй. Цаг хугацаа нь урсан өнгөрөөд л байдаг. Уучлаарай л гэдэг тийм ээ. Засарнаа л гэдэг. Би өөрчлөгднөө л гэдэг. Тэгсэн юм байхгүй. Тэгтээ за хойлоос салчия гэхээр үгүй би чамаас салахгүй гэдэг. Тэгсээр нүүр өрөөсөө засарч өгдөг. Тэгээ нэг амьдралыг хүрэн тарыйгээ байгаа л гэдэг болсон болоогүй. Амьдрасан ч биш, гүүч ингээ яваад байдаг амьдрал зөндөө маш олон байгаа тийм ээ.
гаднаас нь харахад болоод байгаа юм шиг хэрнээ дотроо болж үтэж байгаа юу ч яахгүй. За яг ийм амьдралаар та амьдарч байгаа бол нэг бол та ийм амьдралаас гарч чадсан бол эфирийн шоуд утсанд холбогдоорой. 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. Таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг хэлээ тийм ээ. За мэндэ бүгдэнд нь өчийн мэндийг хүргэе. За хүний сэтгэл шүү дээ. Нэг яах гэж ингэж харлуулж байдаг юм бол доо л гэсэн байна. Яасан ч хэцүү юм битээ гэдэг чинь. Харин тийм ээ нэг юм яаж болохгүй дундаасаа өр хүүхэдтэй салаад явчих гэхээр болохгүй. Ахаа нэг нь амьдрал зохио гэхээр салж өгдгөө. За тэгвэл хоёлаа ингэж амьдралаа болгоё гэхээр амьдрасан гүүч ингэ байгаад байдаг. Хэцүү шүү тийм ээ. Ялангуяа нэг уудаг хүмүүстэй олон жил амьдрсан хүмүүс бол сайн мэдэх хөө. Нэг нь л чартаагаал зүтгээд идэг. Нэг нөхөр нь уугаал байдаг. Тэгэл хилдэг үг нь ойлгомжтой. За би өөрчлөгднөө засарнаа. Уучлаарай гэдэг үгийг хэлээд л байгаа нэ. Өөрчлөгдсөн юм юу ч байхгүй маш олон жилийг өнгөрүүлсэн байгаа гэдэг. Эцсүүлд нь хайрын цаг хугацаа алдсан байгаа гэдэг. Магадгүй яг ингэ хүлээлтээс засарсан хүмүүс бас байдаг л ах. Уухай болцсон хүмүүс байгаа бах. Нөгөө муухай айсан гэдэг юм уу тийм ээ. Гэр бүлийн үйл ойлголцол үүсгэжсэн тэр асуудлуудад засаад амьдралаа бүтээ аваад болцсон хүмүүс бас байгаа л. Тэгвэл та бас холбогдоорой. Нэгэндээ бас те ийм амьдрал байдгийг шүү. Нэг ингэж тавж гардыг шүү гэд. Нэгэндээ бас хэлээдэг бол. За эфирийн шууд тутас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. За арай мэндийг хүрэх яасан сонсогчд та. Яа миний нэг юм хоолойны өвдөлтийн асуудал юусэн. Зүгээр болж байхгүй. Үнэн хэцүү шүү. Манай хайна том уу салахгүй л шүү. Эрүүл мэндэд гараарэ нэр. Тиа нэсүсгчиг. Авэ. Бано? Бано. Бан чимдэргээ. Чимд. Тиа. Хойлоо сэдв сонсон тийм ээ? Талаас нь л сонслоо. Тиа тэгвэл засарнаа гэж хүлээгээд л байдаг. Нөгөө хүн нь засарч өгөхгүй, салсан ч юмгүй, нийлээд бүтсэн ч юмгүй нэг юм амьдралын талаар л ярьж байна. Төсөөлөйс сонсон ч миний төгтөөс альцсан санагдаад. Тиа танаа үний юу нь болохгүй байгаа гэдэг үсэ. Нэг бол та өөрөө юм уу? Тэр 3 жилийн өмнө анх болцсон. Тэгээд тэрнээс өмнө өөр хүнтэй уулздаг байсан би мэдтгэл байсан л та. Тухайн үед зөв найзууд байж байгаа. Тэгээд татнасаа. Тэгээд сүлд нь гэрэл хүүхдтэй болоод тэгээд суусан. Тэгээд сүүлийн 1 жил нөгөө хүнтэйгээ харилцаатай байгаад байгаа юм шиг чат бичлээ. Гэтэ би уулзчааг мэдээгүй л дээ. Би уулзчаа гэдэг нь сайн мэдэхгүй л юм л да. Гэтэ л нэг чат чивэл тэгээд уулын болон л гээд байгаа тэгэл болохгүй л байгаа юм. Өмнөх харилцаатай хүнтэйгээ ахаад холбоотой байгаа даа гэсэн үг юм уу? Харин тий. Тэгээ хэлэхээр би ямар уулздаг биш. Зүгээр л чат штэ тэгээд. Гэтэ тэр нөгөө өмнөх амьдрал одоо хүүхдтэй болсон бас юм байхгүй л тий. Манай ер нь зүгээр уулздаг байсан, уурхдаг байсан залуу л гэсэн үг юм уу? Тий. Гэтэл тантаас уцаа одоо хоёр хувьд хүүхдтэй юм байна шүү дээ. Хүүхдтэй болсон. Тэгээ бас өөрөө би уулздаг юм бас нэг бодлоо тэрнээс нь бол хартаа сална гэх юм чаа сайш. Тэгээд яг нэг боддоор биеэрээ уулзаг болохоор хардах гэхээр хэцүү. Гэхдээ харин тийм чатчихлж ирээд. Тэр чатын та харж анзаарч ирсэн үү? Яг одоо юу гэдгийг дотн тийм чадчих юм уу? Гэхдээ ер нь харилцаатай байна гэхээр сонирхол юм тийм ээ. Харин би нэг одоо хальт харсан л да. Гэхдээ тэгээ цааш нь тавшруулж хараагүй. Тэгээ өөрт нь хэлсэн. Тэгээ өөрт нь хэлсэн чинь болно л гэсэн. Гэхдээ ахиж чат бичлээ л ах шиг байлаа. Болно гэдэг нь одоо тэгээ яг яагаад бичээд байгаа гэхүү танд хэлсэн үү? Шалтгаан нь юу вэ? Тийм 50-д шалтгаан хэлээгүй. Таныг тэр хүн нь цаад хүн нь одоо өөр хүнтэй суудсан хүүхд мөхчтэй болсон гэж мэдэх үү? Тэрийг нэстэ мэдхгүй. Би тэгж асууж үзээг болохоор. Магадгүй тэр бичээд байгаа залуу нь одоо юу гэдэг чинь ганц би гэж бодсоорч байгаа юм болов тийм ээ? Тэгээ хэлэхээр болно л гэх юм байна тийм ээ? Тий. Болсон юмгүй.
Харин нэг одоо хоорондоо харьцах шалтгаан гэхээр одоо юу ээж болох та нэг харин ярилцаж уул нь хүүхдтэй голоос хүүхдээс нь бас яах вэ? Өөр юм одоо юу байдаг юм бол гэж бодлоо. Та л гэр бүлийнхээ хүнтэй нэг сайхан ярилцсан дээ. Та хоёроо харилцаад байгаа шалтгаан юу вэ? Харин тийм ээ. Тий, нэг одоо бодвол одоо шалтгаан байгаа бол харьцаж байгаа юм гэдэг. Одоо ямар ч шалтгаангүй харьцсан гэж байхгүй л нэг нүгөө сайхан ярилцаад л үзэж тээ. Нэг сэтгэл цэвээс хоёрын хооронд л үйлдэл яваад байна тийм ээ. Харин тэгэл нэг талтай гарсан дээр баха та өөрөө ингэж яж одоо яг бол хий хартай хүн болчихгүй. За баярлалаа танд. За л. Өчиг сайхан өнгөрлөөрэй. За. Аяа. За энэ кейсийг бол айгу болоо да сонсож байна уу? Салтсан, өмнө нь үргэлжлсэн найз бүсгүйтэйгээ ч юм уу найз залуутайгаа гэр бүлтэй болцсон оноо эргээд ингээ холбогдоод байдаг. Тэгэхэд яг яах гээд байгаа гэргүй би уулзаагүй штэ зүгээр л чад үчиж байгаа гэдэг юм тайлбарыг тавьдаг хүмүүс олон байт юм байлээ шүү. За. Яг л юм амьдралаар амьдарч байгаа даа өөрчлөлт юу ч байдгүй маа л гэж байна. Уудаг юу нь болохгүй байхаа дөө энэ уух ч өвч юм блэ дээ. Яа төвдөө ажиж чүгэл яасан юм байл гэсэн байна. За зориг гаргаж шийдвэр гаргах хэрэгтэй дээ. Би зоригтой алхам хийсэндээ харамсдаггүй л гэсэн байна. Засрах хүн тун цөөхөн. Хүний амьдралд орж болохгүй хаа магадгүй энэ бүсгүй өөрийгөө татаад авбал тэр залуу ихнэрээ хурахгүй байж болох л ах. Өөрөө ч гэсэн нөхөртөө дөрвтэй анхаарат өгвөл зүгээр юм болоо гэсэн байна. Би бол хүн засрахыг хүлээдэг төрлийн хүн биш болохоор шууд дуусгар болох доо. Тэр нь өөр түнхээр амар байдаг аа гэж. Ерөн сайхан ярилцаад салсан дээр баха гэдэг чинь. Энэ заваа амьдралыг зогсоох хэрэгтэй гэсэн байна. За дууч хүртэл засрахгүй бол өнгөрсөх хорвоо гэдэг үнэн санагддаг шүү гэсэн байна. За хамтраалагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-оос Pay-on захим зээлийн аппликейшн. Тэгэхээр та Pay-on аппликейшнийг гар утсандаа суулгаад салбарт хандах шаардлагагүйгээр хизээж хаанаас ч хүссэн газраас онлайнаар гэрээ байгуулаад 5 сая хүртэлх зээлийн хэлбэрээр авах боломжтой юм байна. За хамгийн гол та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. 30 сар хүртэлх хугацаанд авч болно. За Pay-on аппликейшн захим зээлээс гадна 6 хүртэлх хуваан төлөх боломжтой. Одоо аваад хуваан төлөх үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэсэн эргэцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. Тэгэхээр цалин бизнес мал зэрэг олон төрлийн аргаар одоо орлогоо нотолдгороо давааталтай. За мөн харилцагч нартай зориулан Fin-on хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. За Pay-on аппликейшнаараа 75 сая төгрөг хүртэлх орон сууцд барьцаасан зээлээ чухал үедээ 5 минут шийдвэрлэлд авах боломжтой байх нэ. За энийг хэд ч хувааж авах боломжтой. Тэгэхээр та гар утасныхаа Google Play Store болон App Store-оос татаад аваарай. Холбогдох утасны дугаар нь 7533 1111 7533 1111 сошиал хаяг нь Pay-on гэдэг харахаараа ирэх нь хэрэглээ бүр тохиолсон зээлийг Pay-on-оос Pay-on захим зээлийн аппликейшн хамт ажиллаа. Баярлалаа. Урагшлуулсан дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна уу чим төргий? Байна орой минь. За. Hello, сэдвээ сонсцсон тийм ээ? Сонсон тэгээд яг л нэг юм бо байдалтай одоо 16 оноос хойш явж байна. Өөхчөж бочирхаач биш тийм ээ? Тийм. Яг хүүхдгүү. Хүүхдгүү 16 оноос яг нөгөө нэг хүүхдтэй болохыг хүсээгүй гэх юм уу өөртөө ч гэжтэй би хүсээгүй. Төлөвлөөд ороогүй байгаа. Ааха. Зөв. Тийм. Тэрнээс бол нөгөө нэг болох гээд хичээгээд болохгүй байгаа. Тийм эрүүл мэндийн асуудал янз бүрийн бол байхгүй. Гэхдээ зүгээр айгүй сонирхолтой ингээд би ерөөс ингээд хинт ч ярьдаггүй. Хэрвээ ярих юм бол намайг нөгөө өстой юу дотлаа гэж ингээд өстой жаргалтаа ташуурсан энэ минь одоо гэл хүмүүс тэгэл ахaltaа Ойлгохгүй гэж юу? Тийм ойлгохгүй яагаад гэвэл нөгөө гаднаас нь харахад бол ерөөсөө маш тийм асуудалгүй. Ерөөсөө хоёулаа гоё ирэхэл хоёулаа гоё ажиллаа хийгээл дуртай үедээ ийшээ тийшээ зугаалаад явж идэг тийм хоёр хүн байгаад идэг. 16 оноос хойш ерөөсөө айгүй доктортай азаргалтай үзэж байгаа. Гэхдээ ингээд нөгөө яг манай хүн арх уудгүй тамхи татдаггүй. Гэхдээ айгүй сониндоо ингээд нэг л юм нь болтгүй. Ингээд гэхдээ би өөрөө юу гэдгийг мэдгүй. Ингээд цог ингээд битээр ингээд байж хахаар нэг л биш. Ингээд цаанаасаа нэг л биш санагддаг. Ингээд нэг яг миний хүн биш юм шиг. Ерөөсөө нэг тийм юу гэдэг ч юм тий болж өгөхгүй дотно болж өгөхгүй байгаа юм гэсэн үг үү? Ааха тийм гэтэл бид 16 оноос хойш ингээд цуг 16 оноос үерхэд
одоо хамт амьдраад бас овоо хэдэн жил болж байгаа байхгүй юу хоёулах надтай амьдраад. Гэтэл яг ингээ шалтгаанаа би ингээ сүүлийн хэдэн жил ингээ бодоод болохгүй заяа. Тэгсэн мөртлөө ингээ цог ингээ байгаа нэг л биш. Ерөөсөө ингээ яг би ингээ нэг л буруу хүнтэйгээ буруу газараа байгаа юм шиг айгуу тийм бачуурсан мэдрэмж ингээ төрөд идэх байхгүй юу? Та хайргүй юм уу? Магадгүй хайргүй болцсон юм болов? Тэгээд би ингээ салах гэж ингээ үзэж байгаа шүү дээ. За ингээ биш байна. Үнэхээр ингээ болохгүй нэ. Би үнэхээр ингээ чамтай ингээ аз жаргалтай ингээ нэг хайрлагдсан тутан тийм хүнд хайрлуулж байгаа мэдрэмж юусаа авахгүй байна гэж хэлээ. Тэгээ ингээ ер нь бол салах гэж олон удаа үзсэн. Тэгээл ингээл араас хүрээд ирдэг. Эсвэл ингээ нүгөө явахаар араас хүрээд ирдэг. Эсвэл ингээ би өөрөө хуцан раа явахаар араас очиод ингээл гуугаал одоо тасарнаа би хичээнэ ингээл гэл тэгдэг заяо. Тэгсэн мөртлөө яг нэг тийм амар гой хайрлагц одоо нэг хүмүүс ярьдаг штэ ингээд нэг манай нөхөр байгаа юм чинь миний найз залуу байгаа юм чинь ингээд нэг 100% найзсан 100% найдвартай арт тал болдог гэл нэгдэг та. Надад юусоо нэг тийм мэдрэмж төрдөггүй байхгүй юу? Итгэл найдвар төрүүлдэггүй гэж юу? Одоо хамт амьдралаа даах итгэл төрүүлэхгүй юм гэж юу? Тийм учраас би өдөө хүртэл ингээд хүүхэдтэй болохгүй явж байгаа ах юу. Би ингээд энэ хүнд 100% итгээд ирээд үгүй одоо хүүхэдтэй болоод амьдрна гэдэг чинь ерөнхийдөө л нөхөртөө би хичнээн ажиллаа хийгээд мөнгө санхугаа олгох гэсэн нөхөртөө ирээд үгүй даатгах байгаа гэсэн үг үстэй. Тэгэнгүүт би яг 100% ингэж итгэж чадахгүй байгаа байхгүй. Гэтэл ингээд архихгүй, тамигдахгүй гадуур ингээд яваад байхгүй. Өөр бүхэн шуухан элдв янз бүрийн юм ингээд байгаад байхгүй. Тэгсэн мөртлөө үгүй хартахгүй. Тэгээд хартахгүй. Тэгээ ингээд халамжтай юм уу гэд ингээд бодохоор халамжтай. Гэтэл ингээд нэг хүлдүү юм уу гэхээр бас нэг хүлдүү биш. Тэгээ бүр огт мэдрэмжгүй юм уу гэхээр бас яг нэг мэдрэмжгүй. Гэхдээ нэг тийм ингээд одоо тийм шүү дээ. Тийм надад ингээд нэг л биш би ингээд нэг буруу хүнтэйгээ амьдраад буруу хүнтэйгээ цаг хугацаагаа өнгөрөөгöd байгаа. Тийм мэдрэмж надад төрөөд идэг. Айгуу сонио. Нэг танил нэг хүн бас надад тэгж хэлж ирсэн юм. Маа танил эмэгтэй л те. Бас нэг залуутай яг л тань шиг. Нөгөө залуу нь ингээ гаднаас нь харахаар одоо юугааш дутаахгүй ингээл яваалаа юм л та. Тэгэхээр нөгөө юу гэдгийг одоо таны хувьд одоо энэ зүгээр би танилынхаа л кейсийг ярьж байгаа шүү. Ааваараа эрэхтэй үнийг төсөөлдөг юм байна л да. Гэтэл нөгөө одоо үерхэд байгаа залуу маань аавтайгаа жишээ зүрлээд ахаар аавтай нь ижил хэмжээнд хүрэхгүй байхаар биш юм байна гэдэг юм бодол төрөөд идэг гэд хэлчихсэн. Тэр таны хувьд бас яаж төсөөлөх юм бол? Би болохоор өөрийгөө ингэж боддог байхгүй. Намаа жоохон бахад ээж аваар маань салаад хойд автаа өссөн. Гэтэ хойд аваасаа яг нөгөө нэг хойд автаа өсөөд зүгээр ингээд энгийн амьдсан ямар нэгэн ингээл дарамтлсан бэлгийн хүчгээл ч юм уу эсвэл сэтгэл зүйн хүчгээл тийм юм байхгүй. Гэхдээ нөгөө нэг аавын хайрыг би юусэн мэдэрч өсөөгүй. Тэнгүүд би чи ингээд бусад ингээд айлын аавуудыг харна ингээд бас нөгөө нэг дутуу өссөн учраас би бас нэг арай хитрхи их юм хүсээд байгаа мó гэж өөрийгөө заримдаа боддог байхгүй юу. Тэгэхээр бас яг нэг үгүй. Тэгээ ингээд би одоо ингээд сүүлийн нэлээд хэдэн жилийн дотор ингээд маш бачуурсан ингээд амар хэцүү. Тэгээ ингээд нэг дургу хүнтэйгээ би ингээд хүчлээд байгаад байгаа юм шиг. Тэгэнгүүт тэрэндээ би өөрөө маш их стресстэй, асар их юм ууртай, төргөө ууртай, дүрс гэж ууралдаг. Ерөөсөө тийм хүн болж хувирж байгаа байхгүй сүүлийн хэдэн жилүүдэд. Тэгнэлтэй. Тэгээ ингээд би ингээд өөрийгөө ингээд хүчлээл ингээд энэ хүнтэй байгаад байгаа юм шиг. Тэгээ ингээд чамтай байж чадахгүй нэ болио ингээд тэгээ үгүй ингээд би чамд үнэхээр хайртай. Би ингээд хичээнэ, би чиний хэлсэн бүх юм чинь хийн. Тэг чи намайг ингэ гэвэл ингэ тэг гэвэл тэгнэ гэл ингээд айгуу хэцүү. Тэгээ би ингээ нэг хүнийг өрөвдөөд хамт амьдраад байгаа юм шиг. Гэтэл өрөвдөөд хамт амьдрч юм гэхээр миний амьдрал бас хайран байна. Миний цаг хугацаа өнгөрч тэр хүний ч гэсэн цаг хугацаа өнгөрөөд байна тий. Тэгээ би ингээл янз бүрээр бодож байгаа шүү дээ. За эсвэл ингээ салъя, эсвэл ингээ би зүгээр нүдэн анаал халамжтай арис тамиг хэрэглэдэггүй муу туршилгүй хүнгээл зүгээр нүдэн анаал хүүхэд төрүүлээл амьдрий. Гэл ингээд хоёр сонголт гарч ирэхээр гээд сонгож чадахгүй аль нэгийг сонгохоор харамсах юм шиг ингээд нэг
айгуу тийм бачуурсан амар сонир мэдрэмжтэй заяа. Тэгээ ингээд хүмүүс ингээл яаштай тэнгүүд төөста танаа хүн шиг арих удахгүй тамиг татдаггүй ста гадуур тэнэхгүй чи ста буянтай хүүхэн ста нэрээ ямар буян хийсэн болохоор ийм хүн байна гэж мэгэл гэтэл би чин дотроо ингээл бүр ингээл тэмцэлтэйл яах вэ би энэ хүн нэг л бишээ би энэ хүнтэй нэг л ингээд цаашдын амьдралаа ингээд үнэхээр барж чадахгүй нэ гэл ингээл амар тэмцэлтэйл амар хэцүү. Харин тэгэхээр та үнэхээр тэгж бодож байгаа бол одоо нэг талдаа гарахгүй бол хайрын цаг хугацаа боллоо. Дээрээс нь тэр хүн одоо таныг гуугаал ингээд саллаа явлаа гэхээр гуугаал очдөг гэж байгаа шүү дээ. Тэгээ дээрээс нь би засарнаа гэдэг. Наа хүн чи юугаа засахаа өөрөө ойлгохгүй юм шүү дээ. Харин тийм ээ тийм. Би бас ингээд бодохоор яг юугийн засчвал би суух гад юугийн засвал хүүхдийн төрүүлж өгөө амьдрах гад ан гэхээр яг ингээд мэдгүй. Гэтэл зүгээр надад нэг санагддаг юм ингээд энэ хүн намайг халамжлаад надад ингээд гаргаж байгаа айс цан ингээд нэг тийм байглаараа өөрөөсөө гарч байгаа юм биш юм шиг санагддаг байхгүй юу? Нэг хүчлээд байгаа юм шиг гэж үү? Ааха тэр хүн ингээд би ингээд ёстой энэ хүнтэй хамт амьдрахын тулд би ингээд халамжлах ёстой ингээд ёстой гэж хичээгээд одоо нэг ясандаа нөгөө хүн маань засах гал цаас өөрийгөө хичээгээл байгаа штэ амьда. Гэтэл тэр нь надад нэг тийм тэр хүн өөрийгөө хүчилж надтай амьдраад байгаа юм шиг. Гэ ерөөсөө нэг байглаасаа ингээ ундарч гарч байгаа юм натурал айш нь биш юм шиг тий. Нөгөө хумсаанаас муур шиг гэж та нэг тийм л хаширлаад ах шиг байна тий. Суучдаг энэ хүний мэдхгүй зан аваар гараал ирвэл яах вэ гэж майдс үт юм уу? Яг хоо тэгээд миний нэг бодож байгаа юм би нөгөө хүүхдтэй болсны дараа ингээд хэрвээ салахаар болчвол би хүүхдтэй яг өөр шигэ хойд аавын амьдрал үзүүлвэл яана. Харин тийм. Тэгэхээр хамгийн том айдас чи энэ вэ таны. Тэр ахгүй. Тэгээд миний хүүхэд наа чиг аавын хайраар дутуу өсвөл яана. гэж энэ бас маш том айдас. Тэгээд ингээд ерөөсөө үгээр гаргаж хийх боломжгүй маш тийм бачуурсан аюу хэцүү. Ойлгож байна. Тэгэхээр танд эхлээд нь асуудал байна. Тийм ээ. Өөрөө та сэтгэл зүйн асуудал байгаад байна. Яг тэр таны энэ айдас чинь сая гараад ирлээ шүү дээ. Би алдчихгүй. Би хүүхдээ хагас унж өсөх вэ гэдэг чинь таны хамгийн том алдас болоод тэгээд тэр хүнээсээ айдас болоод тэрнээсээ өө хайгаад байгаа байхгүй нөгөө хүнээсээ магадгүй. Тэгэхээр та нэг мэрэгжлийн хүн дээр нь очоод нөгөө дотор байгаа үйлдэл болгоныг өөл хараад бүх юм нэг өөтэй юм шиг харагдаж байгаа гэж юу? Яг үнэ. Танд айдас байгаа байхгүй. Та тэр айдасаа арай өрөөл гаргаад ах шиг байна. Аавгүй өсч хөвдөө. Би алдчих хөвдөө. Би яг тэр амьдралыг давтчих хөвдөө гэдэг айдасаас болоод та өөрөөргөө хүлчээд байгаа юм байна. Надад бас манай хүн ингээд нэг бит хоёр ингээд ер нь ингээл чадлаараа нээлттэй ярилцдаг байхгүй юу? Тэгээ манай хүн надад ингэж хэлсээс ингээд чи ингээд бүх юм болохгүй байх, чамтай амьдарч болохгүй байх гэдэг ингэж уг нь бол ингээд бүх юм болж ийн. Ингээд ямар ч асуудал алах зөв бүх юм чиний толгойн дотор байна. Яг үнэ. Чи ингээд нэг удаа намайг болно гэд нэг удаа намайг ингээд нөгөө талаас нь хараад ягаа үзэхгүй байгаа юм бэ гэж надад хэлжсэн байхгүй. Таны айдас буюу та өөрийнхөө хаалт үсгчээд ингээ хаачаад байна шүү дээ. Болох юмыг та болохгүй хасна харна гэсэн үг. Нэг өсөндөө. Энэ нөгөө нэг бага настай эцэг их хоёрын салдсан ялангуяа аавгүй өссөн охтууд дээр их ажиглагддаг юм шиг байна. Тэгэхээр та эхлээд нь өөрийгөө давж гарах хэрэгтэй. Тэгжиж наа хүний арай өөрүүдээр харах болоо. Тэгэхээр мэрэгжлийн хүн дээр очиод эхлээд нь бага насныхаа сэтгэл зүйн асуудлаа даваа гараарай. Аав гэдэг тийм ээ. Бүтэн үнчин. Одоо юу гэдэг нь хагас үнчин болчих вэ? Хойд эцгийн бараа харуулчих уу гэдэг чинь таны өөрийн чинь сэтгэл зүг бага насны чинь трама болоод үлдчихлээ шүү дээ. Тэрийгээ та өөрөө мэдэхгүй байхгүй юу? Тэгээд наа хүн дээрээ гаргаад ингээ яваад байна. Тэгэхээр энийг хоёулаа эхлээд нэмжлүүлэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд одоо энийг нэмжлүүлээд өөрөөргөө засаад эхлэхээр амьдралыг арай өөрөөр харна, эрэгтэй хүнийг арай өөрөөр харна. Наа хүн чинь таны чин сэтгэлээсээ гаргаад байна уугүй юу гэдгийг мэдэрнэ. Тэр үедээ харин үнэхээр өөрөөргөө эмчилсэн те сэтгэл зүйн гоё болцсон. Наа хүнтэйг үнэхээр амьдрахгүй гэж бодвол өөрийнхөө ч тэр өрөөлийн ч тэр цаг хугацааг бити өрөөрэй. Ингээл нэг ирээдүгөө энэ хүнтэй харж ийн миний ирээдүй ингээд энэ хүнтэй байна гэж нэг боддгоо штэ. Гэтэл би ингээд ирээдүгөө харахаар ерөөсөө энэ хүнтэй миний ирээдүй харагддаггүй байхгүй юу? Харин тийм. Айгуу тийм. Ерөөсөө ингээд миний ирээдүйд энэ хүн ерөөсөө байхгүй юм шиг. Яг би нөгөөний зүүн чим шиг ирээдүгөө харж байгаа гэсэн үг биш штэ. Зүгээр ингээд нөгөө бодохоор энэ хүн ингээд нэг л биш юм шиг ингээд санагдаж төсөөлөхгүй штэ та юусоо. Хамт ерөөсөө ирээдүгөө төсөөлөхгүй байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр
та наад хүн чинь байсан ч өөр нэг гой залуу байсан ч таны хүсэж байгаа юм хийсэн ч гэсэн та магадгүй ирээдүг хамт төсөөлөхгүй байх. Тэгэхээр өөрөөсөө л эхлэх нь те. Хүндээ биш. Надад л байгаа тий. Хүндээ биш танд байгаа те. Харин миний толгойн дотор харин яг үнэ. Кодлогдсон те. Нэг айц бас өөрийгөө янз бүрээр боддог шүү дээ тий. Тэгээд заримдаа ингэ бодгоо үнэхээр яг надад асуудал байгаа юм шиг бас үнэхээр санагддаг л та. Тэгэхээр хоёулаа нэг талдаа бас уучраа олчлаа. Эхлээд нь толгой доторхой хоёулаа зэгцлээ. Бага насныхаа дээр өөрөө ч мэдгүй трама бид нар авцсан байдаг. Зарим нэг юмнаас тэргээ мэддэггүй. Тэгэхээр сэтгэл зүйч дээр очиод зөвлөгөө аваад би нэг юм байгаа нэ. Тэгээд наа үнтэйгээ болохгүй бол та хийх нэгээ цагийг өрөхгүйгээр дараагийнхаа таарч тохирох хүний олсон дээр болов. За амжилт. За баяртай. За тэгэхээр мэрэгжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хүн өөрөө ч мэдэхгүй өөргөө ч ойлгохгүй юм зөндөө байдаг. Бид нарт ч байдаг. Бид нар ч гэсэн арай л гарсан тийм ээ. Хүн шүүмжлэх амархан шүү. Гэхдээ яг юу болоод байгааг хүн мэдэхгүй юм байдалд орохороо хэн нэгнээс асуучаад би нэг болохгүй байгаа юм байна гэдгийг үлэмшүүрдэг. Тэрийг хүнлэнгийн хэн нэгнээс тийм ээ. Даяа танихгүй хүнээс сонсвол илүү хүлээж авдаг. Хайртай дотны найз нөхөд ээж аав хамаатан цаатаа чи болохгүй байна. Чамд асуудал байна гэж хэлвэл хүн ерөөсөө хүлээж авдаггүй. Тэгэхээр хүн шүүмжлэх амархан тэрэн шиг амархан юм байхгүй. Гэтэ яг энэ хүний дотор юу болоод байгаа бид нар аль нь ч мэдэхгүй. Яг юу үз туулаад байгаа юм те. Тэрийг яг үд дотроо үз туулсан хүмүүс л мэдэх байх. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүст нь даатгсан зүг болоо гэж бодож байна. Заавал нэгэ даваад гараарай бүс өмнө баярлаа. Хамтраалагчаа танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтраалагчаар аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулт аян дахиад зарлагдсан байна. Тэгэхээр та 16.5 хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад дайлах эрх нэг харилцагч за нэг харилцагын сүүл чинээд орж ирж байгаа юм бэл өмнө бол байгаагүй 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч за сүүлийн 4 хооронд таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж аяны хугацаанд доторх 700 гаруй харилцагчдын нэг нь жилийн супер урамшууллах 100 сая төгрөгийн эзэн болох нэ. За энэ 2025 оны 3 сарын 1-ээс эхэлсэн 12 сарын 31-ний хооронд үргэлжлэх юм байлээ. За 24 оны супер урамшууллын 100 сая эзнэр болохоор Сэлэнгэ аймгийн нэг малчин ах тодорсон байдаг. Яасан ингэ гэсэн чи хотод ирээд ихтлгүүрт байдаг салбарт нь хадгаламж нэлгээл азтан болцсон байдаг шүү. За Ариг банкнд 16.5 буюу маш өндөр хүү байгаа. Хүртэлгүйтэй хадгаламжуудаас сонгоод шинээр хадгаламж нээлгэж болох нь хадгаламжаас сунгаж болох нь хадгаламжтаа орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамдаа урамшууллаа нэг хэрэг аваад урамшуулалт нь оролцоод ингэ явах нэ. За тэгэхээр Эрдэнэт тархан болоо Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлээд оролцох боломжтой ахна. Холбогдох утасны дугаар нь 70 70 10 техник 70 70 10 техник гэсэн дугаар нь сошиал хаяг нь болохоор 100 сая Ариг банк цэгийн маань мөн Ариг банк цэгийн маань имэн гэдэг цэг имэн гэдэг хахаар гараад ирэх нэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл тэндээс аваарай. Баярлалаа хамтраач болсон. Аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт аян дахиад зарлагдсан байна. Чамтайгаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. За баас хатсан ч өмхийгээ тавьдаггүй гэдэг шиг хүн засардгүй байна лээ шүү гэсэн байна. Аяа. Яг юм амьдралтаа нүүр дулаад л явж байна да гэдэг чинь. За ер нь бол сэтгэл зүйч дээр очиорой л гэсэн байна. Тэр зүг шүү. Мэргэжлийн хүмүүс тэр нь очсон дээр. Дараагийн сонсогч байна уу? Байна уу ч юм дургүй? Завч. За хойлоо сэдвээ сонсцсон тийм ээ? Тийм. Энийг эхлээд нэг 5 минутын дараа л орж ирчихээ тий. Миний хувьд болохоор одоо юу гэж хэлэх юм бэ? Нэг хүүхэдтэй байхгүй юу? Тэгээд нөхөдөө одоо суугаад 7 жил болоод одоо ерөнхийдөө дуусах тал руу хандж байна да. 7 жилийн. Тэг юу болсон бэ гэхээр ерөнхийдөө ингэж арих таасныг уугаад авахгүй л дээ. Гэтэ одоо нэг өөрийг нь одоо дутуугийн комплекс гэх юм уу юу гэх ингэж ерөөс ингээл хүн тайгүй хоролдож явна хүнхэн шуухан. Хүүхэмсэг. Тэгээ оролт ингээд нэг хүнэж биш ингээд олон. Тэгээд уучлаад эхлээд бол дуурлаад уйлал тэгэл өнгөрөөдөг байсан. Сүүл үгүй тэгээд тоохоо билчдэг юм лээ. Нөгөө дүжрэн гэж нь болж байна. Тэгэл тийм юм сонсогдсон шүү. Тэгээд чи айтайхан байгаа гэж хэлчихдээ сүүл рүү хайждаг болсон юм лээ. Хайждаг болцсон л доо. Тэгээд яваад тахаж хүн чайг их давардгийн билээ хүний тэгээд хүүхэж ухтаа дөгдлөгч чинь ч гэж бодоод ерөөсө болдоггүй юм шиг надад санагдсан дөө. Тэгдэлтэй хүүхд өвч ороогаал тийм ээ.
Тэгээд сүлд өөрөө бүр ингээд нөгөө махлуулаад тамлуулсаар байгаа зүйлд бүр өөрөө гачмалчт юм лээ. Сэтгэл зүгээр. Сүл рүү бүр айгүй хаард болсон байхгүй тэр нөгөө нэг явагдах байдал гэнэ. Цагаандаа гарч гинөө. Тэгээ бүр цагаандаа ингээ гараад бүр сүлд миний нүдэн дээр одоо тэгээд нэг тиймэрхүү юм болох ч жишээний. За. Тэгэл одоо ерөнхийдөө дуусгаад нэг талтаа ингээд гарчихсан лээ. Ерөнхийдөө тэгээд махлуулаа явж ирснээс зүгээр өртгөн салцсан л ороод ирээд юм лээ тий. Өөрөө засар нь болин барина гэж хэлж ирсэн үү? За би ахиж тэхгүй гэл. Тий, ерөнхийдөө тэгээд юм болох одоо нэг тиймэрхүү болохоор л тэгэл араас нь тэгээд хэлтий. Юутай хүн сайн хүн. Дахиад ихгүй. Тий. Тэгээ сүлдээ би бүр аргаа ороод тэгээд хамаагүй тэгээд амьдралаа тусахчмааргүй байгаа шүү дээ. Тэр чинь хүүхэд жуухад байгаа би хүүхдээ тэгээд хамтныхаар харж өсгүүл бэргүүнэ төрсөнтэй л хамт баймаар байгаа шүү дээ. Тэгээд ингээд ярьцгаа юу нь болохгүй. Надад одоо нэг альва нэг асуудал гэндэч би гондоч би тий. Надад бас асуудал байгаа дээ нөө юу нь болохгүй байх гэхлээр чамд асуудал байхгүй зүгээр гэдэг ингээд тариулаа хийчихнэ. Тэг яагаад тэгээд идэв гэхлээр ерөөсөө хэлэхгүй тоохгүй ярихгүй. Тэгээ би сүлдээ тэгээд одоо ер нь нэг юу л байгаа юм дөө. Олон дахин ингээд яагаад гэдэг тийм дутуугийн комплекс гэх юм уу да нэг тиймэрхүү л нэг тийм санал юм байгаа юм даа л гэж хараад идэг болсон дөө. Тийм ээ тий. Бүр цагаандаа гараад одоо засрахаар хугацаа өнгөрцөн байна шүү дээ. Тийм тэгээд шууд нэг цугаал хөвж хөвчтэй болж өгөө тэр чинь бас 3-4 жил үерч чад хөвгтэй болж байгаа шүү дээ. Хамт амьдраад. Тийм. Тэгээд гомдоод хүндээ засарна гэж хүн байдгүй юм билээ дээ. Ямар үс яг тэр чигээрээ л тус тийм л. Эхлээд нь сонсогддог байж байгаа сүулдэ мэдэгддэг болоо. Тэгээ бүр нүдэн дээрээ буюу хүндрээд яваад ш тийм ээ. Тэгээд тэнийг юм шиг тэсэд идэх нь л тэгээд одоо ингэ нэг иргэ харахад баг миний л буруу юм байдлээ дээ. Яг гоо дундаасаа өөр хөвчтэй хүмүүс өөр хөвтэй бас ботголох л та. Ганц би бол одоо харамаа бодоод явна гэсэн тийм ээ. Харин ганц би одоо хэлчихсэн та нэг ярахаар чи зүгээр хөвж хөвчтэй болохоос өмнө л салчихгүй яах гэж намайг хүүхдээ зөнчлөөд намайг ийм байдалтай үлдээгээд за амар юм даа амар гэдэг ерөнхийдөө тэгдэл хэлт юм дөө төвшөөч байхгүй. Таны хэлдэг үнэ үнэ. Таны тусалж байгаа ч юм байхгүй. Үнэхээр л амьдрч суухгүй насаа хамт байхгүй юм бол ядаж хүүхдтэй болохоос өмнө зам хөөж болдгоо юм баг та тийм ээ. Ганц би хүн болоо уучраа олоод явчихна шүү дээ. За тэгээ тэгээд хүүхдээ харахаар л хөрөвдөд. Тэгээд ятчихад нэг аавтай юм болохоор ирэхэд аав гэж мөнгө нэхэст. Агаа тийм л дээ. Одоо хоёр салаад хэр удаж байгаа? Одоо салаад хагасчил нэг ч удаагүй нана хагасчил болоод хооронд буцаад холбогдохоор л эвлэрэх хордлого хийж гэнэ үү? Зүгээр нэг яг л байдгаараа заа уучлаарай. Ер нь өмнө нь хэдий хэр хугацаанд хол байж үтсэн хамгийн удаанда? Таарчин нэг хамгийн удаанда жил гаруй нэг хөдөө ажилладаг гэсэн байхгүй юу? Нэг 2 жил л жирэмсэн багтахаас ихсүүлээ хүүхдээ нэг хүртэл бол ихэд орон нутагт ажилладаг гэсэн. Хол тустайгаад байсан юм тий. Тий нэг 7 хоногт нэг ирүүлэр нэсгүй 14 хоногт нэг өдөр ирүүлэр нь тэгэл. Багасаа нэг таадаггүй тий. Агуулсад амьдралаа өсөх гэж байгаа юм ч одоо яах вэ? Өстэй. Магадгүй одоо та энэ олон жилийг цаг хугацаа өнгөрүүлсэн. Энэ хүн эргээд ирэх нь тодорхой, гуйхан тодорхой. Тэр үед нь л дахиад уучлав да. Харин тэгэл одоо тэгвэл энэ тойргоос ёстой гарахгүй юм болох байх та. Харин тэгээд юу яалаа өөрийгөө нэг чөлөөлөх гэдэг их л юм оролдож үзэж юм л та. Бас чангамаа. Тэгэл зүтгэр очиж уулзаж үзжээ. Тэгээд юу янз бүрийн нэг завгүй ойлгох гэдэг одоо тийм сургалтанд сууж үзжээ. Ерөөхдөө юм л олж үзжээ. Одоо та өөрийгөө л хайрлаад өөртөө л цаг цаваа зарцуул тийм ээ. Болж өгвөл өөр лүг анхаараарай. Тэгэхгүйгээр эмэгтэй хүн чинь нэг зөөлхөн жохоо ам дээр баярлцдаг, уучаалждаг, дандаа уучлаад өршөөгөө тахаар сүултээ за энийг юм ингээл уучлчлээ тийм яг юм болч тийм шиг байна.
Харин яа нэг тийм хөө. Энэ энэ хөвдөө ойлголцоод хүрэх юм жоохон нэмэрэл. Тэгэхээр та өөртөө нийгмийг бий болоо, хамт олныг үүсгэх тийм ээ. Гоё орчин бүрдүүл, өөртөө илүү хайртайгаар, өөртөө анхаарал ирэхээр илүү төв юм санаа зовхоо болно дөө. Барин чимээ. Хичээгээрэй, та чадна. За баярлалаа. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За. Нэг уучлалаа, араар тавилтыг, хоёр уучлалаа, гурван уучлалаа. За энэ бол одоо бас хэрэг хэтрэх баха тийм ээ. Сонссон, харцсан. Тэгээ сүултээ бүр нүдэн дээр нь яаж доромжлол гэхээр юм ахад том доромжлол вэ. Зүгээр нэр ягаад амьдрын суун гэдэг итгэл байхгүй. Нэг бол тийм олон хүмүүстэй нэг юм олон залуучуудтай уулзмаар байт юм бол амьдрал зохиог өөрөө хүмүүстэй болоог байгаа дээрээ зам мөр хөөж болдгоо юм бол амьдрал зохиодсон дээрээс нь дунд нь өөрөө хөвгт гэдэг юм хэлмэгт юм да. Өнөөдөр холбогдсон хамт байсан сонсогчдоо баярлалаа. Нэвтрүүлгийн төргөд өндөрлөө студид хөтлөгч амын найруулагчаар ундрахаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамт ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon цэхэм зээлийн аппликейшн замун аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуул даян дахиад зарлагдсан байна. Та бүхэн сайхан амраарай. Маргааш энэ цагта хэрэгэн баяртайгаар уулзцгаая.